байцгаана уу сонсогчдоо час өдөр подкастын маань сартаа 2-3 удаа нэмэлтээр бэлдэж хагас сайн өдөр оруулдаг дугаар маань та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр юун тухай ярих гэж байгаа вэ гэхээр 20 ангиас хоригдол оргосон нэгэн хэргийн тухай ярих гэж байна. За эхлээд тухайн оргосон өдрийнхэн тухай яриад дараагаар нь яагаад оргох болсон тэр шалтгааныг нь ярьж өгнө. Миний хувьд болохоор өөрийнх нь мэдүүлгийг уншаад бодож исэн бодол маань бас жаахан өөрөөр иргэсэн. Та бүхэнд ч бас тэгж санагдах болов уу гэж бодож байна. Тийм болохоор дугаараа дуустал нь сонсоорой. 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хаалттай 20 ангид ял идэлж байсан. Ялтан ээгээр 20 ангийн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа ажлыг хийлгэхийн тулд тус ангийн нэгэн алба хаагч ажил хийлгэх зөвшөөрөл аваад өглөөний 9 цаг 15 минутанд 20-ын амьдралын бүсээс ялтан ээг авч гаргаад ажил хийлгэсэн юм байна. 20 ангийн дундын бүсэд гагнуурын ажил тэгээд зэврэлтээс хамгаалах хар тос түрхэх ажил дутуу байсан учраас ялтан ээг авчирч ажиллуулсан. За ажлаа хийж дуусчаад 18 цаг 20 минутын үед түүнийг харгалзаж авч явж исэн алба хаагч уурын цуухны ажилчидтай уулзах хооронд ээг ардаас нь дагаж явж байгаа байхаа гэж бодоод эргээд харсан чинь алга болцсон байсан. Тэгээд шалган дээр очоод ялтан ээг орсон байна уу үгүй юу шалгуулсан чинь ерөөсөө ороогүй байгааг нь мэдээд буцаж яваад ажил хийлгэж байсан тэр аж ахуйн хашаан дээр очоод харсан чинь байхгүй болохоор нь ерөнхий жижүүр болон ангийн холбоонд 18 цаг 40 минутанд хоригдол оргосон тухай мэдгдсэн. За ингээд оргосон хоригдлыг 20 анги дотооддоо буюу ангийн аж ахуйн хашаа, ногооны зойр, гахааны байр, төмрийн хог зэргээр хайгаад олоогүй учраас ангийн бүх дарга нарт мэдэгдэж улаан дохио дуугарсан. 20 ангийн ажилчид түргэн авсан. Тухайн үед хоригдлыг харгалзаж яваад алдсан гих тэр алба хаагч бол сандарсандаа бие нь муудаж даралт нь ихсээд 220 хүрсэн байгаа. Тэгээ бараг цус харвах дөхөөд ангийн совилогчаар тариа хүртэл хийлгсэн гэсэн. За тэрээр хэлэхдээ миний хувьд түүнийг санаатаагаар оргуулсан асуудал байхгүй. Албаны ажлаа хурдан хийлгэх гэж авч гараад хариуцлага алдснаас болж оргуулсан гэж хэлсэн. Ингээд 20 ангийн хяналтын камерыг үзэхэд ялтан аж ахуйн хашаанаас гараад баруун тишээгээ оргосон гэдэг нь тодорхой бичигдэж үлдсэн байх тул хоригдол оргосон тухай цагдаад мэдэгдээд ойр орчмынхан замын хөдөлгөөнийг хааж эрлийн ажиллагааг зохион байгуулсан. За тэгээд удалгүй 21 цагт уулын зам дагуу туул голын ирэг дээрээс оргосон ялтан ээг барьж авсан байгаамаа. Ялтан ээг барьж авах үед болохоор арматур төмрөөр гар аргаар хийсэн хутга биедээ авч явж исэн. За алба хаагч нар эхнэртэй ч уулзуулж өгөө гэд аргалж агаад хутгыг нь авсан гэж бичсэн байна. За дээр дурдсан амьдралын бүс гэдэг нь болохоор хоригдлуудын яг амьдардаг байрыг нь хилдэг юм байна. Байрнаасаа гараад 20 ангийн бетонын хашаан доторх бүсийг болохоор дундын бүс гэж нэрлэдэг. Харин дундын бүс буюу бетонын хашаанаас гараад хамгийн гадна талын торон хашаа хүртэл хэсгийг болохоор хориотой бүс гэж хэлдэг. Аж ахуйн хашаанд ажил хийж агаад оргосон гэж хэлсэн дээ. За энэ аж ахуйн хашаанд болохоор хориотой бүсэд байдаг юм байна. Ялтан ээгийн хувьд болохоор тухайн өдөр ангийн захирагчийн зүгээс бетонын хашаан дотор буюу дундын бүсэд ажил хийлгэх зөвшөөрөлтэй байсан. Харин хориотой бүсэд буюу бетонын хашаанаас гарах бол зөвшөөрөл байгаагүй. Тухайн харгалзаж авч явж исэн алба хаагч бол дур мэдэн хориотой бүс рүү авч гараад цаг хэтрүүлж ажиллуулсан гэж гэрчийн мэдүүлэгт дурдсан байна. За энэ оргосон ээг их хүний хувьд болохоор 39 настай 2017 оны 5 сарын 8-ны өдрийн анхан шатны шүүхээс 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. За дараагаар нь болохоор яг тухайн оныхон 7 сарын 3-нд эрүүгийн хууль шинжлэгдсэний дагуу ялт үүсүүлэн хасагдаад ялын хэмжээ нь 15 жил 5 сар 23 хоногийн ял болсон юм байна. За хүнийг онц харгас хэрцгий аргаар санаатаа алсан ийм хүн амны хэрэгтэн байгаа. Түүний тухай гэр бүлийн хүн нь хэлэхдээ хүнд их тусархуу хөөн гэж хэлсэн байдаг. 2 хүүхэдтэйгээ эхнэртэйгээ амьдардаг байсан юм байна. 2016 онд самрын ченж хийх санаатай Сэлэнг аймаг руу яваад тэндээ хэрэгт холбогдсон.
Одоо харин түүний баригдсныхаа дараа өгсөн өөрийнх нь мэдүүлгийг та бүхэндээ хүргэе. Та бүхний харах өнцөг бас арай жахан өөрчлөгдөх болов гэж бодож байна. 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр жирийн дэглэмтэй хоригдлуудын байдаг аж ахуйн хашаа руу ажилд гарсан. Тухайн өдөр надаас тусламж авах зорилгоор намайг заалттай ажилд биш өөр ажилд гаргасан байхаа гэж бодож байгаа. Би хаалттай хорих ангид хоригдож байсан. Тухайн өдөр бол хаалттай хорих ангиас гадагшаа гарсан. Намайг албан ёсоор заалтанд тавиагүй байсан байх гэж бодож байна. Би хошууч намайг авч гараад шинээр баригдаж байгаа уурын зууханд ажилласан. Уурын зуухан дээр очиод гагнуур хийгээд төмрийн зэврэлтээс хамгаалах лак түрхэх ажил хийсэн. Ажил дуусах үед 6 цаг 20 минут болж гадаа бүрэнхий болсон байсан. Би гадаа байхдаа бийцчихэд ирье гэж хэлээд бохирын шугамны нүхээр гараад орчихсон юм аа. Хорих ангийн хашааг дагаж явж агаад айлын хашаа давж цаашаага богд уул руу гүйсэн. Оргох сэдлийг бол хин нэгэнтэй ярилцаагүй өөрөө гаргасан. Шоронгоос оргоод 30 хоног сахилгад сууна гэдгийг мэдчихсэн. Яагаад оргосон бэ гэхээр 20 жилийн ял авсан хүн оргох сэдэлтэй байдаг юм шүү гэдгийг хорих ангийн даргад өөрийн биеэр үзүүлэх гэж оргосон юм. Би 2 цаг гарan гадуур явж агаад хорих ангийн эрлийн ажиллагаан дээр өөрөө явж очисон. Тухайн үед зам хаалттай байсан ч надад цаашаага оргоод явах боломж байсан. Бас намайг туул голд хашигдаж яваад гүүрлөө орж ирээд баригдсан гэдэг байгаа. Уул нь би тэр баригдсан газрынхаа тэнд өмнө нь 5 жил амьдарч байсан болохоор ойр орчмынх нь газрыг сайн мэднэ. Туул гол тиймч гүнзгий биш гэдгийг мэддэг. Тиймээс гатлаад гарчих боломж бол байсан. Эхлээд хин хаана хайж байсныг нь би харсан. Тэгээ хин дээр нь баригдах вэ гэдгээ би өөрөө сонгосон. Намайг барьсан хүний нэг нь ахлах дэслэгч, барилгын инженер, нөгөөх нь шинээр ажилд орсон. Биеэр бараг 50 кг ч хүрэхгүй жоохон залуу байсан. Яагаад үүнийг ярьж ийнвэ гэхээр би өөрөө бараг 80 кг жинтэй спортоор хичээлдэг хүн. Би туулын бургасан дунд тэр хоёр хүнтэй ноцолдоод эсэргүүцэл үзүүлбэл болох л байсан. Гэтэл би эсэргүүцээгүй. Намайг мэдүүлэгт тамхи гууж ирсэн гэд биччихсэн байна лээ. Би өөрөө тамхи татдаггүй хүн. Зүгээр л би өөрөө цаг нь болчлоо буцаад очиё гэд л очсон. Ингээд шүүх хурлаар оруулах шаардлага байхгүй байхаа гэж бодож байна. Нэгдүгээрт хүнд дэглэмтэй хорих анги мөртлөө ийм ажил хийлгээд чөлөөтэй гаргаад байдаг. Бас намайг баталгаат замаас оргосон гэсэн байна. Баталгаат зам гэдэг чинь зүгээр гараад алхаад явчихаж болдог тийм газрыг хэлдэг юм уу? Би уурын зуухнаас гараад 6 км орчим явсан. Хоёр талаас хаанаас ч хинч хөөж ирээгүй. Миний явж байсан газраар эрлийн ажиллагаа яваагүй. Би өөрөө эрлийн ажил дээр очисон. Харин хоёрдугаар асуудал бол би найзыгаа хүнөөгөөд 20 жилийн ял авсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Намайг өнөөдөр хүн болгон муугар хардаг. Би тодорхой орчин нөхцөл шалтгаанаас болж хүний аим хөнөөсөн. Намайг эндээс гарвал дахиад хүн алах юм байна гэж хүмүүс боддог. Би алуурчин биш гэдгээ харуулах гэсэн. Би найзыгаа алахдаа сүх ашигласан. Бас 3 удаа боосоо, 3 удаа хутгалж алсан. Харин би өөрөө 2 удаа сүхтүүлсэн шарахтай байсан. Гэхдээ амь насаа алдах хэмжээний байгаагүй. Бас миний тухай хорих ангиар нэг яриа гарсан. 20 жил найзалсан найзыгаа үхэр алж байгаа юм шиг сүхтэй далцаан гэд яриад л байсан. Би энэ яриаг худлаа гэж нотлохын тулд оргосон. Би 2 цаг гараа оргож явахдаа хутагтаа явж исэн. Замдаа хүн алж болох л байсан. Би алуурчин биш гэдгээ нотолсон. Би дээд боловсролтой Орос, Австрали, Солонгос, Хятад гэд гадаад улсуудад 10 гаруй жил амьдарч байсан. Солонгос болон Австрали улсад байхдаа хоригдож байсан. Гэхдээ зөвхөн визний зөрчлөөр хоригдож байсан. Бас би олон жил гагнуурын ажил хийсэн. Сүүлийн хэдэн жил хуваарай бизнес хийж, компани байгуулж, захиралч хийж байсан. Надаас өөр гарч ажил хийх зөндөө хүмүүс байгаа. Харин надад бол гарч хар ажил хийх сонирхол байхгүй. Учир нь би хорих ангийн талаар ном бичиж байсан. Шүүхийг бол муулж бичээгүй. Бас хэл судлалын тухай ном бичиж байгаа. Манай хорход Солонгос, Хятад хүмүүс хоригдсон байсан. Би тэр Солонгос хүнтэй хамтарч бусад яалтнуудад солонгос хэл зааж өгье гэж бодоод төлөвлөж байсан. Хэл гэдэг бол нэг том боловсралтай болгоё л гэж бодсон. Хорих ангид сэтгэл зүйчийн өрөө гэд тогтжуулчихсан нэг өрөө байдаг. Яс юмн дээр тэнд хинч ордоггүй, хинч орох эрх байхгүй. Өдөр болгон цоочтой байдаг. Тэнд хэлний бэлтгэл нээх боломжтой. Би энийг ангийн даргаад хэлье гэж бодсон. Би номоо бичээд сургалт явуулах сонирхолтой байгаа. Дор хаяж хэл заагаад хэлний боловсрол олгох боломжтой. Хэрвээ би оргоогүй бол намайг сонсохгүй байсан. Нэг оргоод ангийн дарагтай уулзъя л гэж бодсон. Хорих ангиас оргосноо бол хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ эрүүгийн хариуцлага татах үндэслэлгүй гэж үзэж байна. Надад гарах эрх бол байхгүй. Өөрөөсөө намайг ажилд авч гарсан. Би гараагүй гэсэн ийм мэдүүлэг байна.
За ингээд шүүхээс болохоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 21-11-р зүйлийн 1-р хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэж гин буруутайд тооцсон. За энэ хуулийн дээр нь болохоор баривчлагдсан, цагдаа хоригдсон яллагдагч, шүүгдэгч, эсвэл хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан бол 6 сараас 3 жил хугацаагаар хорих ялаар шийтгэн гэж заасан байт юм байна. Ялтан ээд болохоро энэ хуулинд заасан ялын хэмжээнүүдийн хамгийн бага хэмжээг нь 6 сарын хугацааг одоо эдэлж байгаа ял дээр нь нэмсэн юм байна. За тэгээд номоо бичсэн үү, хоригдлуудад хилээ заасан уу үгүй юу гэдгийг нь бол хэлж мэдэхгүй байна. Ингээд өнөөдрийн дугаараа энэ хүрээд дуусгая. Хин нэг зөвтгөх гэсэнгүү, буруу шаах гэсэнгүү, өөрийн үзэл бодлоо оруулсангүй. Харин сонсогч та бүхэн ямар санал бодолтой байгаагаа бичиж үлдээгээрэй. Мөн энэ хүн ямар хэрэгээр шоронд орсныг нь хэргийнхэн тухай яриулмаар байх юм бол хэлээрэй. Дараагаар нэг богинохон дугаар бэлдээд оруулж болно. Нэг их деталь байхгүй богинохон хэрэг болохоор харагдчихсан. За тэгээ бүгдээрээ эх 7 өдрийн 4 дахь өдрөө 9 цагаас цоо шинэхэн дугаараараа эргээд уулзъя. Тухайн үедээ нийгмийг нэлээд цочроож байсан high profile case оруулахаар бэлдсэн байгаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.